Аливаа улс үндэстэн бүр өөрийн уугуул хэв шинжийг хадгалж хамгаалахыг эрмэлзэж буй даяаршлын эрен үед Чингис хаан үндэсний музейгээс санаачлан монголчуудтай угсаа гарвал хэл соёл, шашин шүтлэгийн хувьд ойр Оросын холбооны улсын бүгд найрамдах бурайд, Туваа, Халимаг улсуудад амьдарч буй иргэдийн угсаатны онцлог хүчин зүйлсийг судлах зорилгоор Монгол-Оросын иргэншил хоорондын харилцаа, түүхэн ба орчин үе эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Шинжлэх ухааны академийн Төв угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан профессор Хишигт Монгол-Оросын иргэншил хоорондын харилцааны эхлэлийн тухайд Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирал доктор Пүрвсүрэн Орос-Монголын соёл иргэншлийн харилцаанд шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны үүрэг, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн социологийн хүрээлэнгийн улс төр судалгааны төвийн тэргүүн Железников Орос-Монголын харилцааг соёл иргэншлийн улс төрийн шинжлэх ухааны үүднээс авч үзэх нь. Оросын гадаад харилцааны яамны Москвагийн олон улсын дээд сургуулийн профессор Литвинова бүгд найрамдах бурайд улс нь Орос-Монголын соёл иргэншил хоорондын хамтын ажиллагааны талбар болох тухайд зэрэг сэдвүүдийн хүрээнд хоёр улсын 10-аад эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн байна.